За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бид нар одоо яг Сүхбаатар Чимгэлтэй дүүргийн нутаг дэвсгэр яг дунд нь байна. Хуучнаар бидний ярьдаг нөгөө ногоо нуур гэдэг үл энэ байшингийн цааталт байгаа ногоо нуур. За бид нар энд одоо ингээд 18 айлын орон сууцны хорооллын ажил, барилга угсралтын ажил энэ 6 сард улсын комисс ажиллаар байгаа. За мөн энэ наалт нуур гэж байгаа төрийн албаачдын орон сууцны бүтээн байгуулалтын ажил бас ингээд дуусаар байгаа. Тэгээд Улаанбаатар хотын одоо төв талбайгаас 1 км гарны зайд ингээд бид нар ийм 2 дэгч түүхий давдаг тийм ээ. За мөн цаашлаад тос солилгоо хийдэг, дугуй засвар хийдэг ийм байршлууд одоо ингээд нэгдүгээр игнэнд үргэлжилж байна. Та хэд маань тэр хоошоо харж байгаа. Тэн ингээ Вьетнам засвар гэж байна. Наан ингээд 2 дэгч түүхий давж байна. Гудамж нийтийн эзэмшлийн зам талбай дээр хог хаягдл түүхий даваад тос асгаад ингээд байдаг. Энэ бол Улаанбаатар хотын төлөвлөлт биш юм аа. Улаанбаатар хотын төлөвлөлт гэдэг нь Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу за тухайн хороолол нэгж талбарыг хэсэгцэлсэн байдлаар хөгжүүлэх төлөвлөлтийн дагуу одоо явагдах ёстой. Тэгээ бид нар энэ хүрээнд төлөвлөлтийн дагуу энэ жил Улаанбаатар хотын 40 гаруй байршилд газар чөлөөлтийн ажлыг хийхээр ингээд төлөвлөлөөд ихний газар чөлөөлтийн ажлууд явагдаж байна. За одоо энэ ард харагдж байгаа одоо энэ балкаар барьсан байшинтай айлууд ингээд цаатлын айлууд үндсэндээ зөвшөлтсөлд ороод гэрээ хэлцлүүд хийгдээд дууссан байгаа. Энийн цааталд ямар нэг өөр нэгж талбар байхгүй. Одоо хуучнаар ногоо нуур гэдэг нуур одоо яг харагдана. За энэ айл бас газар чөлөөлтөд зөвшөлтсөл төрсөн. За энэний цаатлын айл хүрсэн, тэрний цаатлын айл нь хүрээг байгаа. Тэгэхээр би иргэдэд юу гэж уриалж байна, аж ахуйн нэгжүүдэд юу гэж уриалж байна гэхээр Улаанбаатар хот замаа барих, тийм ээ, гүүрэн байгууламжаа барих, инженерийн шугам сүлжээгээ татах, за цаашлаад сургууль цэцэрлэг барьж байгуулах, за орон сууцны хорооллууд барьж байгуулахад зайлшгүй юм төлөвлөгдсөн газрууд дээр иргэд маань ингээд хотынхоо ажлыг, их хотын ажлыг үнэлээд хүлээн зөвшөөрөөд зах зээлийнх нь өнөөгийн одоо жишгт нийцсэн байдлаар газар чөлөөлтөн дээр одоо бид та бүхнийг одоо илүү хурдан ойлголцол төрхийг уриалж байна. Би өнөөдөр энэ байршилд ирж хэлдэг нь хэдүүлээ Улаанбаатар хотынхоо төв талбайгаас ерөөсөө 1 км-ийн зайтай ингээд 2 дэгч түүхий даваад тийм ээ. За цаашлаад тос машины тосмаасал солио дугуй засвар хийгээд ингээд байж байгаа нь бол энэ Улаанбаатар хотын өнөөгийн төлөвлөлтөд нийцэхгүй байгаа. Тийм учраас та бүхнийг энэ төлөвлөлтийн дагуу хэдүүлээ Улаанбаатар хотоо өөрчлөе, цэгцлэе, эмхлэе гэж байгаа энэ хотоос гарч байгаа санаачлалыг та бүхнийг хүлээж авч одоо хэлцэлд орохыг урьж байна. Одоо энэ урдлын колонкийн одоо эзэн бол энэ Улаанбаатар хот яг энэ одоо Баянбүрдийн тойргийн хойтлын энэ нэгж талбар ихэд бусдууд нь бүгд зөвшөөрсөн байдаг. Ганцхан энэ айл ойлголцохгүй байгаа явдалд бол би одоо харамсаж байна. Та бүхэн энийг одоо хүлээж авч гэр хорооллыг дахин одоо хөгжүүлэх Улаанбаатар хотын автозамын төвжирлийг бууруулах энэ хуулийн хүрээнд одоо бид зөвшөлтсөж явж байгаа гэдгийг та бүхэнд дахин одоо хэлэх үүднээс энэ байршилд одоо өнөөдрийн энэ бичлэг лайвыг хийж байна. Тэгээ бид нар энд чөлөөлөгдсөн байршлууд дээр ямар одоо бүтээн байгуулалт хийх вэгээр энэ барилгын компаниудад бид нар энэ газрыг инженерийн шугам сүлжээтэй санал болгоно. За барилгын компаниуд энэ баригдсан барилгаасаа бидний газрын төлбөрт гаргасан мөнгө нь одоо тодорхой байруудыг бидэд өгнө. Тэр байруудыг нь бид нар нийслэлийн орон сууцны корпорацаар дамжуулж худалдан борлуулад дараагийн одоо энэ Дэнжин мянгийн айл өрхүүдийн одоо гэр хорооллын айл өрхүүдийг худалдан авах юм сан бүрдүүлж ажиллаж байгаа гэдгийг та бүхэн маань ойлгоосоо гэж бодож байна. Бид нар одоо хашаандаа сайхан амьдрал гэдэг энэ зүйлүүд одоо бодит амьдралтай нийцэхгүй. Хашаандаа сайхан амьдрал нэгээр галт үлнэ. Инженерийн наад захын шугам сүлжээ байхгүй, хөрс бохирдуулна. Тийм учраас бид нар одоо энэ чөлөөлөгж байгаа газруудыг бүхэлд нь бид нар эдгээр байгаа барилгын компаниудад бид нар одоо дотор нь тодорхой хэмжээнд өрсөлдүүлж одоо дуудлага худалдаа маягаар энэ газраа төлөвлөж барилгын компаниуд өгнө. Барилгын компаниуд бидэрт ашигтай талбайхаа 20%-ийг энэ баригдсан барилгаас аав гэж хэлнэ. Авсан 20% авсан барилгыг нь бид нар носкоор дамжуулаад худалдан борлуулсан мөнгөөрөө
энтлийн энэ гэр хорооллын айл өрхүүдийг худалдаж авдаг ийм схем рүү шилжсэн гэдгийг би бас өнөөдөр хэлхийг хүсэж байгаа. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн засаг дарга мандуул бүтээр бас энэ Чингэлтэй дүүргийн хэд хэдэн байршлууд дээр яг ийм байдлаар газар чөлөөлтүүдийг энэ жил хийх төлөвлөгөөгөө ярилцахаар өнөөдөр ингээд уулзаад байж байгаа. Удахгүй энэ 1008 айлын орон сууцыг худалдан борлуулах ажил эхэлнэ. 1008 айлыг худалдан борлуулсан өртгөөр бидний энэ замын баруун талд харагдж байгаа Дэнжин мянгийн энэ эдгээр айл өргүүдийг худалдаж авах газар чөлөөлтийг хийх юм эрх зүйн орчин бүрдсэн байгаа. Энэ чөлөөлөгдсөн газруудыг бид нар мөн ялгаагүй барилгын компаниудад нээлттэй дуудана. Барилгын компаниуд танаа энэ газар дээр бид нар та бүгдийн төлөвлөсөн тэдэн айлын орон сууцыг барина. Тэрнийхээ тэдэн хувийг буюу 15-аас 20% танаа Чингэлтэй дүүрэг нийслэлийн орон сууцны корпорацид өгье гэдэг ийм хэлцээлийг л хийх ийм бид нар эрх зүйн зохицуултыг бий болгоод байгаа. Тэгэхээр удахгүй би бас шинэ зар хэлгээд энэ бидний ард харагдж байгаа 1008 энэ төрийн албаагчдын энэ чинь баг 400 айлын орон сууц өнөө. Эдгээр орон сууцны барилгууд энэ 6 сард улсын комиссд ашиглалтанд орно. Ашиглалтанд оронгууд энэ юутай холбоотой 1008-тай холбоотой 1008 айлын орон сууцыг бид нар мөн нийслэлийн орон сууцны корпорацаар дамжуулж худалдан борлуулна. Борлуулсан мөнгөөрөө бид нар энэ баруун талын газрыг худалдаж авна. Баруун талын газар дээр барилгын компаниудад бид нар инженерийн шугам сүлжээг татаад төлөвлөлтийг хийгээд өндрийн дээд хязгаарын тогтоогоод хороолын дундах замын тавиад хороолын дундах сургууль цэцэрлэгийн тавиад ингээд барилгын компаниудад өгнө. Барилгын компаниуд бид нар баригдсан барилгынхаа ашигтай талбайд хэдэн хувийг санал болгох. Гэх мэтлэнгээр ингээд Улаанбаатар хотын даалгавраа байршилд ийм газар чөлөөлтийн ажил үргэлжилж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. За ингээд лайв энд дуусгая. Бид нар энэ хойно Сэлб дэд төвийн бас газар чөлөөлтийн явц байдалтай нэг танилцсах мөн энэ Улаанбаатар арена хийх бас нэг газар чөлөөлтийн ажилтай танилцах ийм ажлуудтай байгаа энэ орчимд. За баярлалаа.